Байцгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 2013 оны 4 сарын 14-ний нэм гараг Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн хөдөө нутгийн Дэвис гэх газар нэгэн сүмд мөргөл дусаад гарч ирсэн итгэгчид бүгдээрээ тэр сүмийн хамгийн үнэнч мөргөгч нэм гарагийн мөргөлөөс нэг ч удаа тасдаж байгаагүй сүмийнхээ ахмад ахлагч өндөр настай хос хоёр тэр өдөр огт үзэгдээгүүд гайхацгаан гарч ирцгээсэн. Тэд бол 80 настай нөхөр нь болох Оливер мөн 76 настай эхнэр нь болох Клаудио хоёр байсан. Тэр өдөр нь бүр нөхөр Оливерийн байнга оролцдог ахмадын хамтлагийн тоглолтод хүртэл өнөөдөр тоглохоор төлөвлөгдсөн байсан. Өмнө нь тогтмол бэлтгэл болгондоо суудаг хариуцлагатай хүн байсан хэрнээ шалтгаангүй хилэлгүйгээр алга болж байсан нь хүмүүст нэлээд сэжигтэй гайхшрыг нь төрүүлж байсан. Энэ хүмүүс нас өндөр хариуцлагагүй үйлдэл хийх хүмүүс огт биш байсан. Тиймээс ямар нэгэн зүйл болж гэж мэдэрсэн сүмийнхэн энэ тухай хүүхдүүдэд нь дуулгахаар шийдцгээдэг. Үүнийг сонссон охин нь эцэг эхийнхээ гэрлөө утассан боловч хинч утсаа аваагүй. Хэдэн цагийн дараа хүүн хүүхдүүдэд дагуулan гэрт нь очиж хаалгыг нь чанга тогссон. Гэвч байшин дотор чимээгүй, ямар ч хөдөлгөөн мэдрэгдээгүй. Эцэст нь тэр өдрийн орой гэр бүлийнхний дуудлагаар цагдаа нар гэрт нь очин хамгийн түрүүнд гадна талыг нь шалгаж эхэлтэл цагдаа нарын нүдэнд с ิจ гтэй зүйл туссан. Тэр нь цонхных нь шумуул ялаанаас хамгаалдаг тор нь урагдсан байсан. Тиймээс цагдаа нар зэвсэглэн маш болгоомжтойгоор гэрлүү орцгоотол тэнд хүний нүдээр харахад ч бэрх аимшигтай дүр зураг цагдаа нарыг ухтдаг. Оливер Клаудио хоёр тун хэрцгийгээр алуулсан байдалтай нүдээр харахад хутганы шарх маш олонтой байсан. Нөхөр Оливерийн биедний 65 хутганы шарх, эхнэр Клаудиад 67 хутганы шарх байсан нь сүүлд задлан шинжилгээгээр тодорхой болсон. Тэдний цогцыг хэрцгийгээр гэмтээж сүтгсэн гидсийг нь задалж дотор эргэтнүүдийг нь ил гаргаад биеийн дотор эргэтэн байх ёстой газарт нь эргэтнүүдийнх нь оронд шилэн аяг, гар утас гэх мэт зүйлсүүдийг чигжээд хийчихсэн үнэхээр аимшигтай дүр зурагтай байсан. Талбай дээр байсан цагдаа нар хүртэл энэ зургийг хараад бүгд маш их цочирдолд орцгоож байсан. Үүнийг харсан мөрдөн байцаагчид цогцыг ингэтлээ сүйтгэсэн байна гэдэг бол асар их шонзон тээсэн гэмт хэрэг байх магадлал өндөр гэж дүгнцгээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн зөвхөн энэ хоёр хөгшнийг халахын төлөө гэрт нь нэвтэрсэн байх магадaltaй юм байна гэж үздэсгэсэн. Хохирогчдын талаар дэлгэрүүлэх юм бол нөхөр нь 80 гаруй настай, эхнэр нь 70 гаруй настай, хүүхдүүд нь аль хэдийн өсөж томроод тусдаа гарцгаасан. Хоёулаа нутаг орондоо хүндлэгддэг ахмад настангууд байсан. Шашны ажил, хоббигоо ч идэвхтэй хэрэгжүүл амьдарцгаадаг тийм хосууд байсан. Жаахан онцгой зүйл нь гэвэл энэ хоёр нь өмнө нь хүмүүстэй гэрлэж байсан бөгөөд салаад хоорондоо дахиж гэрэлцгээсэн хүмүүс байсан болохоор хоёр талын хүүхдүүд нь нийлээд нийт 8 хүүхэдтэй бэр хүргэн ач зээнэр нь ирдэг өдрүүдэд гэр нь хүнээр дүүрч бүгд эвтэй найртай инээд хөөр тасардаггүй тийм айл байсан. Гэр бүлийн маргаан гэж юусоо байхгүй хуршүүдтэйгээ ч гэсэн огт муудалцдаггүй найрсаг хосууд байсан. Цагдаа нар мөрдөлтөө явуулахад ойр хавьд нь с ิจ гтэй хүн гарч ирээгүй, чухал мөрч илрээгүй, хурууныхээ гутлын мөр их зүйл бүр нэг ширхэгч илрээгүй. Гэтэл шалгаж байхад цагдаад хосуудын ачгүй нарын нэг нь шизофрен буюу сэтгэгцийн эмгэгтэй гэсэн мэдээ ирдэг. Цогцыг ингэтлээ эвдэж сүтгэцэн нь сэтгцийн өвчтөй хүний хийсэн хэрэг байх магадлалтай гэж аль хэдийн сэжиглэж байсан тул энэ мэдээлэл дээр цагдаа нарын сэжиг улам хүчтэй болсон. Тэдний сэжиглж байгаа ач хүүг Тони гэдэг байсан. Тэгтэл энэ үед болохоор Тонигийн аав Роберт юу яриад байгаа юм бэ? Манай хүү бол тийм зүйл хийх хүүхэд огт бишээ гэж хүүгээ бол маш их өмгөөлж исэн. Тэгээд тэр хоёр хүүтэйгээ хамт нийт 12 цаг үргэлжилсэн цагдаагийн байцаалтанд орсон. Энэ үед бол тэд нар өмгөөлөгч аваагүй орсон. Энэ нь бол аав нь хүүгээ гэмт хэрэг хийгээгүй гэдэгт бүрэн итгэж байгаа гэдгийг бол харуулж исэн. Өөрөө хүүгийнхаа мэдүүлэгт туслана гэд хамт орсон байгаа. Гэтэл яг хэрэг гарсан өдөр Роберт хүүгийнхээ хамт гэрийнхээ хевсийг уурын угаадаг тэмд хүүрэмжөөр угааж цэвэрлсэн нь тогтоогдсон. Энэ нь бол санамсаргүй давхцал байж болно. Гэхдээ мөрдөгчдийн нүдээр бол
баг зэрэг с сэжигтэй харагдчихсан ямар нэгэн толб ч юм уу тиймэрхүү зүйл арилгах гээд цэвэрлэгээ хийсэн юм биш байгаа гэж хардчихсан. Түүнчлэн Тонигийн зурсан нэг зураг нь олдсон. Тэгэд энэ зураг бол нэлийн чихүд төрүүлэн байсан. Утга барьсан хүү хоёр хүний дэргэд зогсож байгаа тийм зураг байсан. Гэхдээ энэ нь бол нэлийн олон жилийн өмнө зурсан зураг байсан. Цагдаа нарын хувьд бол энэ нь ямар нэгэн зүйл харуулж байна гэж дүгнэжсэн. Мэдээж гэр бүл нь бол энд нь бол маш их гомдлож Тониг бол тийм зүйл хийх хүүхэд бишээ биднийг гүтгэж байна гэж үзчихсэн. Тонигийн хувьд эмээ өвөөтэйгөө маш дотн тийм хүүхэдсэн эмээ өвөөдөө ерөөсөө тэгж муухай ааш авир гаргаж ирснийг нь харж исэн хүмүүс ч юм уу хөршүүд гэр бүлийнх нь ерөөсөө байгаагүйсэн. Гэсэн ч цагдаа нар Тониг үргэлжлүүлэн сэжиглэж нэгтэлж байцаасаар байсан боловч үнэндээ шийдвэрлэн нотлох тийм ямар ч баримт нотлохоо олгож чадаагүй Тониг өвөө эмээгийнхээ амь насанд хүрсэн байх магадлалтай. Ингээд Тониг эцэст нь сэжигтнээс хассан. За үүнээс хойш ч гэсэн цагдаа нар бол мөрдлөгөө уйггүй явуулсны эцэст хэрэг гарснаас хойш 2 сар өнгөрсөн. Гэвч цагдаа нарт бол яг ийм тийм гих сэжиг төрүүлэх зүйл бол ерөөсөө илэрч гарч ирээгүйсэн. Тэгтэл гинэт нэгэн санаанд оронгүй сэжүүр гарч ирсэн нь 911 руу ирсэн утасны дуудлага байсан. Дуудлага өгсөн хүн болохоор жаахан хүүхдийн хоолойтой эрэгтэй сурагч байсан. Тэр нилээд тэнэгэлцсэн аясаар би нэрээ нууцалж болох уу гэж цагдаа нараас асуусан. Дараа нь тэр 4 сард болсон тэр хосын аллагын талаар би мэдээлэл өгмөр байна. Би алуурчныг нь мэднэ. Та нарт мэдээлэл өгсөн гэж хэлдэг. Түүний хэлснээр гэмт хэрэгтэн бол Даниэл Марш гэдэг нэртэй хамгийн гайхалтай Даниэл ердөө 15 настай. Мөн мэдээлж байгаа тэр сурагчтай нэг сургуульд сурдаг найз нь гэж тэр хэлсэн. Цагдаа нар бол чи яаж тэр хүүхэд алуурчин гэдгийг мэдэж байгаа юм бэ гэж асуухад хэрэг болсноос хойш Даниэл эргэн тойрондоо бардамнаж өөрийнхөө хийсэн үйлдэлийг хүүхдүүдэд гайхуулж ярьж явж байна гэж тэр хэлдэг. Гэхдээ эргэн тойрны хүмүүс бол эхэндээ түүнийг худлаа ярьж байна гэж бодоод хинч итгээгүй. Удалгүй Даниэл тэр үед хэрэгэлсэн гэж байгаа хутгаа сургууль дээрээ бүр авч ирээд би тэдний гизийг яаж хатгасан, яаж зүссэн, яаж дотор нь юм хийсэн гэх мэтчлэн бүр нарийн тайлбарлаж хүүхдүүдэд ярьж өгч эхэлсэн гэж байгаа. Үүнээс болоод Даниэл сургууль дээр утга авч явж гинэ гэдгээр хичээлд нь хэсэг хугацаанд ирүүлэхгүй байх сургуулиас нь арга хэмжээг авсан. Үүнийг сонссон хүүхдүүд Даниэл үнэхээр хэрэгтэн байх гэж таамаглаж эхэлсэн ч Даниэл хүн алсан гэж хэлж байгаа учраас цагдаад хэлэх зоригтой хүүхэд ерөөсөө байхгүй байсан. Тэгээд хэрвээ хэлчих юм бол өөрөөс нь өвшөө авч магадгүй гэд бүгд айж исэн. Тэгээ энэ үед болохоор энэ мэдээлэл өгж байгаа хүүхэд нууцаар би мэдээлэл өгж гинэ гэж цагдаа нарт хэлсэн. Цагдаагийн хувьд бол энэ мэдээлэл маш үн цэнтэй мэдээлэл байсан боловч мэдээж баримт нотлохоо хэрэгтэй байсан. Ингээд 2013 оны 6 сарын 17-нд Даниэлийг цагдаа нар цагдаагийнхаа газарт дуудсан. Гэхдээ цагдаа нар энэ үед ч гэсэн бүрэн мэдээж итгээгүй л байсан. Ердөө 15 настай бас ямар ч өмнө нь гэмт хэрэг хийж байгаагүй. Дээрээс нь бид энэ аллагыг их өс сонзонгийн сэдэлтэй хэрэг гэж бодож байсан. Харин Даниэл энэ хоёр хүнтэй бол ямар ч холбоо харилцаагүй тийм хүүхэд байсан учраас цагдаа нар мэдээж бол итгээгүй. Ингээд мэдээллүүдийг нэг нэгээр шалгаж байхдаа цагдаа нар нэгэн сонирхолтой баримт олж мэддэг Даниэлийн тухай. Даниэл 10 настайдаа мэдээгээр гарч байсан хүүхэд байсан. Мэдээгээр гарч исэн гарчиг нь Бяцхан Баатар гэдэг нэрээр гарч исэн. Юу болсон бэ гэхээр Даниэл 10 настай байхдаа аавтайгаа цуг машинтай явж байтал аав нь гинт зүрхний шигдээс болсон. Тэгэхэд хажууд нь байсан 10 настай Даниэл тайван байдлаа алдалгүй жолоог нь эргүүлж том ослоос аав болон өөрийнхөө амь насыг аварч гарсан. Тэгээ зогсохгүй өвдөж байсан аавдаа 10 настай хүүхэд гэхэд зүрхний сэхэн амьдруулах CPR хийх оролдлого хийжсэн. Үүний ачаар 30 секундын дотор аав нь ухаан орж амь нас нь аврагдаж чадсан байсан. Энэ явдал орон нутгийн хэвлэл мэдээллээр томоор гарч Даниэлийг Бяцхан Баатар гэж тухайн үедээ нэрлэжсэн. Бүр улаан цагламай нийгэмлэгээс хүртэл шагнал авч исэн байсан. Тэр ийм баатарлаг сэргэлэн хүүхэд яагаад ийм жигшмээ аллагын хэрэгтэн байж таарах вэ гэж цагдаа нар үзсэн. Тэгээ цагдаа нар болохоор өмнө нь Тоник бас сэжилж исэн. Гэхдээ энэ нь буруу таамаг байсан байх магадлалтай байсан учраас цагдаа нар бол нэлээд няхуур хандхайг оролдож исэн. Гэхдээ өгсөн мэдээлэл бол хэргийн талаар нарийн илжсэн учраас цагдаа нар олон арга хэрэглэн Даниэлийг шахаж эхэлсэн. Заримдаа эрх мэдэлтэй хатуу цагдаагийн дүрийг үзүүлж исэн бол заримдаа бүр найрсаг, найз шиг өнгөөр түүнтэй ярилцж исэн. Тэгээ энэ байцаалтын туршид бол мөрдөгчдөөс гадна FBI-ийн тусгай ажилтнууд хүртэл оролцож түүнтэй ярилцаж эхэлсэн. Гэтэл Даниэл хэрэг үйлдэснээ бүрэн үгүйсгэж исэн. Мөрдөгчөө над шиг ийм жаахан хүүхэд яаж тийм зүйл хийх юм бэ гэд
та нар намайг сэрдэж байгаад би маш их гайхаж ийн гэсэн байдалтайгаар хариулт өгж бүр зарим үед уйлжсэн. Тэгэхэд цагдаа нар хамгийн сүүлчийн хүзрөө гаргаж ирсэн нь мэдээлэгчийн ярианы бичлэгийг түүнд сонсгосон. Чи үүнийг сонсоод үзтээ гэд бичлэгийг тавьж эхлэх үед Даниэлийн хариу үйлдэл огцом өөрчлөгдөж нүд нь ийш тийшээгээ эргэлдэж гар нь хөлөрсөн бололтой хоёр гараа чанга хатгаж эхэлсэн. Бичлэгийг дуустал нь сонсмогт тэр толгоогоо гудайлган байцаалт эхлэхээс 3 цаг 30 минутын дараа болсон явдлыг ярьж эхэлсэн. Даниэл хэлэхдээ мөрдөгчөө би багасаа л хүн алж үзхийг хүсдэг байсан юм аа гэж хэлсэн. Тэгээ үүнийг харсан мөрдөгчд маш их гайхсан. Түүний гинэн цайлган байсан царай нь бол шал өөр аимшигтай дүр төрхтэй болж хувирсан. Даниэлийн яриагаар тэр 10 настай байх үед эцэг их хоёр нь салцгаан тустай амьдрах болсон. Хосуудын харилцаа угаасаа анханасаа сайн байгаагүй бөгөөд ялангуяа аав нь түргэн уртай, хүчирхийлэлтэй, зан ааштай хүн байсан гэж байгаа. Ээж нь ааваас нь салсныхаа дараа шууд л өөр хүнтэй хайр дурлалын харилцаатай болсон гэдгээ хүүтэй хэлсэн. Тэгээ тэр нь болохоор Даниэлийн цэцэрлэгийнх нь багш хүн байсан. Энэ бүхнийг харсан Даниэл бол аав ээж хоёр маань салсан маань манай багшаас л боллоо гэж бодож тэр цагаас эхлэн багшигаа үзэн ядаж эхэлсэн гэж хэлсэн. Цаашлаад бүр шүн олгон багшийнхаа хоолойг боогоод алчхамсан гэж төсөөлж эхэлсэн. 11 настай болоход нь аллах хийх хүсэл нь улам хяналтгүй болж эхэлсэн гэж хэлж байгаа. Тэр компьютероор psychopath, sociopath, цуврал алуурчин гэх мэт мэдээллүүдийг хайж алуурчдыг шүтэн биширж арга барилыг нь сурч эхэлсэн гэж хэлж байгаа. Тэгээд энэ үеэс Даниэл нэг аимшигтай зуршилтай болсон. Тэрний үе гэх юм бол хин нэгэнтэй уулзмагтаа би энэ хүнийг яаж алах вэ гэж толгой дотроо төсөөлж эхэлдэг болсон. Ингээд түүний яриаг сонсоод сууж исэн FBI ажилтан болохоор хэрвээ чи намайг алах байсан бол яаж алах байсан бэ гэж асуудаг. Тэгтээ Даниэл ямар ч тэнэгэлзээгүйгээр та зангаа зүүсэн байна. Таныг би зангаагаар чинь боогоод тэнд байгаад толинд нүрийгт нь хүчтэй мөргүүлнэ. Тэгэд хагарсан шилээр таны биеийг зүснэ гэж хэлдэг. FBI-ийн өмнө хүртэл ингэж аимшигтайгаар шууд хэлж байгаа нь бол үнэхээр аимшигтай байсан. Өсвөр насндаа ормогцоод Даниэл арх мансууруулах төрлийн юмд гар хурж эхэлсэн. Дээр нь хоолны дуршилгүй болох сэтгэл готролд орж эцэст нь сэтгцэн эмнэлэгт 1 сар гаруй хэвтэж эмчилүүлсэн байсан. Эмчилгээний явцад түүний шинж тэмдэг нь маш хурдан сайжирсан тул эмнэлгээс түүнийг гаргах зөвшөөрлийг олгосон. Гэхдээ үнэндээ сайжирсан гэдэг нь зөвхөн сэтгэл гутралын шинжин л байсан болохоос Даниэлийн доторх хүн алах хүсэл нь бол огт алга болоогүй байсан маа. Даниэл эмнэлгээс гарсныхаа дараа өөрөө сургуулийн зөвлөлтөөр очиод хийн ч байсан хамаагүй ангийнхаа хүүхдийг алмаар байна гэж бүр нэг бүрчлэн хэлсэн байгаа. Үүнийг нь сонссон зөвлөх энэ хүүхэд ер нь нэлээд аюултай хүүхэд байна гэж үзээд цагдаад мэдээлсэн. Гэтэл харамсалтай нь ямар ч арга хэмжээ цагдаа болон сургуулийн зүгээс авч үзээг байгаа. Цагдаагийн зүгээс энэ хүүхэд сэтгцэн эмнэлэгт байсан, сэтгэл готролтой, тэгэхээр зүгээр л хэрцгий төсөөлөл сонирхдаг хүүхэд байх 14-өөс 15 настай хүүхэд юу гэж гинт хэрэг хийх хэвдэ гэд хитрхи хөнгөнөөр түүний яриаг бол хүлээгээд авчихсан. Гэтэ энэ нь бол хожим маш аимшигтай буруу тамга байсан гэдг нь илэрсэн. Тэр жилээс эхлэн Даниэл гудамжны муурыг алж үзэж эхэлсэн. Түр зуур өөрийн аллагын хүслээ дарж байгаа юм шиг санагдсан ч түүнд хангалтгүй байсан гэж хэлж байгаа. Тэгээд бүр сүлдээ тисэж чадхаа болсон Даниэл 2013 оны 4 сарын 14-ний үүрийн 2 цагт гудамжинд гараад алхаж эхэлсэн. Тэр хар хувцас бээлийн өмсөөд гутлынхаа ууланд скотч наасан. Энэ нь болохоор кинон дээрээс үзсэн мөр үлдээхгүй байх арга нь байсан байгаа. Ингээд тэр хорооллоор тийнэж байгаа хайд голдуу хаалга цонхон онгорхоо байгаа айлуудыг ажиглаж явсан. Ийм байдлаар бараг 40-50 айлыг шалгасан гэж дараа нь өөрөө хэлсэн. Тэгээд явж байхад нь нэг айлын цонх санамсаргүй онгорхоо байгааг нь олж харсан. Тэр нь бол Оливер Клаудио хоёрын гэрээсэн. Даниэл урдчлан бэлдсэн 15 см-ийн хутгаараа шумуулны таврыг нь зүсээд дотогш орсон. Түүнийг ороход нь эхнэр нөхөр хоёр унтаж байсан бөгөөд тэр шууд л унтлагын өрөөрөө нь орж хаалгыг нь сэм онгойлгоход тэд юу ч мдээгүй хорхираад унтаж байсан. Тэр үед Даниэл тэдний унтаж байгаа байдлыг 10 минут орчим дуугүй ширтэж зогссон гэж байгаа. Тэгээд зогсож явахдаа яаж улам харгасаар алах вэ гэж дотроо төсөөлж эхэлсэн. Удалгүй Даниэл хутгаа суулж эхлээд Клаудиаг хутгалсан. Эхнэр нь орилох үед хажууднаас нь нөхөр нь сэрсэн ч 80 гаруй настай учраас 10 хэдтэй хүүхдийг бол дийлэхэд хэцүү байсан. Ингээд тэр хоёр бол нийлээд
120 удаа хутгалуулж амнасаа алдсан. Даниэл хожим тэр мөчөө ярихдаа би маш их догдолж бүр баярлаж байсан гэж хэлсэн байсан. Тэр бол бүр үнэхээр аимшигттэй. Дараа нь тэр цогцыг хэрцгийгээр сүйтгэснийхаа талаар яагаад гисэн юм бэ гэд асуусан чинь сониуч зангаасаа болсон гэж хариулсан. Түүний хувьд бол ямар ч баримтаа устгах ч юм уу өөрийгөө нуух тиймэрхүү бодол бол огт төрөөгүй. Хоёр хүнийг амь насыг нь хөнөөснийхөө дараа орхиод Даниэл тайвнаар гэрээс нь гарч явсан. Тэгээд маргаашаас нь эхлээд сургууль дээрээ очиод шууд найзуудаа би хүн алсан гэж ярьж эхэлсэн. Гэвч мэдээж сургуулийнх нь хүмүүс бол түүнд итгээгүй. Тиймээс тэр би энэ удаа хүн алсан юм чинь өөр гэмт хэрэгч гэсэн хийн гэж бүр төлөвлөж ярьж эхэлсэн байгаа. Ингээд хэрэг гарснаас 2 сар гаруйн дараа нууц мэдээлэгчийн мэдээллээр дамжуулан Даниэлийн энэ аимшигтай байдал нь азар зогссон. Цагдаа нар түүнийг психопатисгийг шалгах тест хийсэн бөгөөд үр дүн нь 40 онооноос 35.8 оноо гарсан. Энэ бол маш өндөр оноо. Ингээд бүх зүйлээ хүлээсэн Даниэл 2 хүний амь насыг хөнөөсөн хэрэгээр яллагдсан. Гэхдээ түүний цаашдын шүүх хурлал амаргүй байсан. Нэгдүгээрт тэр насанд хүрээгүй, хоёрдугаарт өмгөөлөгчдийн талд түүнийг сэтгцэн эмгэгтэй хариуцлага хүлээх чадвар нь сул гэж дүгнэжсэн. Харин прокурорын тал бол хэрэг үлдэх үед тэр аль хэдийн эмнэлгээсээ гарчихсан сэтгцэн тод байсан гэж үзэжсэн. Эцэст нь хэрэг гарснаас 5 сарын дараа 9 сард шүүх хурал нээгдсэн. Тэр нь энэ хэрэг хэд ноцтой гэж үзсэн учраас олон нийтэд нээлттэй насанд хүрэгчдийн шүүх хэлбэрээр явуулна гэд тийм байдлаар явуулсан. Хэрвээ тэр өсвөр насны хүүхдийн шүүхээр орсон бол ихэнхдээ өндөр ял авч чадахгүй бас олон нийтэд ил болохгүй байсан. Харин насанд хүрэгчдийн шүүхээр орох юм бол түүнд өндөр ял оногдсон мөн Даниэлийн нүүр царай нэр төргээд бүх зүйлийг нь бол олон нийтэд ил болгох байсан. Ингээд насанд хүрэгчдийн шүүхээр орсон Даниэл буруутай гэж тогтоогдсон. Гэхдээ 15 настай байсан болохоор цаазаар авах ял эсвэл насанд туршид нь 20 ялыг онооход бол боломжгүй гэж үзэжсэн. Тиймээс эцсийн шийтгэл нь дор хаяж 52 жилийн дараа давж заалдах эрхтэй ялыг бол оноосон. Ер нь Америкийн нэгдсэн улсад нэг хэрэгт насанд хүрээгүй хүнд оноож болох ялын дээд хэмжээ нь 25 жил байдаг гэж үздэг. Тэгээд 2 хүний амнаас хөнөөсөн учраас нийлээ 50 жил болсон. Тэгээд дээр нь бол 2 жилийн ялын нэмэгдлийг оноогоод 52 жил гэж тогтоосон байгаа. 2016 онд Калифорниад насанд хүрээгүй хүүхдийг насанд хүрэгчдийн шүүхээр шүүх нь хэтэрхий хүнд байна гэсэн шалтгаанаар өмнөх хуулийг нь бол хүчингүй болгосон. Тэгээ энэ нь юу гэсэн үг юм бол Даниэлийн өмнө нь авсан шүүхийн шийдвэр хүчингүй болох. Тэгээд тэр 25 нас хүрэх 2022 онд суллагдчих магадгүй гэсэн аимшигтай тийм боломж гарч ирсэн. Тэгээ энэ үед болохоор хохирогчдын гэр бүл ард иргэд бол бүр маш их уурлаж Даниэлийг хизээж суллаж болохгүй. Энэ бол нийгэмд гарч ирэх юм бол маш олон хүний амь насыг хөнөөх магадлалтай ийм аимшигтай хүн гэсэн тийм эсэргүүцлүүд бол гарч ирж эхэлсэн. Түүнээс гадна болохоор хүмүүсийг маш их чочирдуулж уур бухимдлыг нь хүргэсэн нэг үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэх юм бол 2018 онд Даниэл гинтл TED-ийн илтгэлд гарч ирсэн. TED гэдэг нь дэлхийн олон хүмүүс алдартай ч бай, ер нь бол жирийн хүмүүс ч бай, янз бүрийн сэдвээр илтгэл тавьдаг. Тэгээ тэндээс нь болохоор хүмүүсийн амьдралын туршлага авч маш их зүйлийг суралцдаг тийм илтгэл байгаа. Тэгээ энэ бол хүмүүст нөлөөлөл маш өндөр байсан. Гэтэл энэ дээр болохоор ийм хүн амны хэрэгтэн гарч ирж байгаа нь бол хүмүүсийн уур бухимдлыг маш их өнөргсөн. Даниэл тэр өдөр болохоор хүн төрөлхтний инрэл хүлээн зөвшөөрөл гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр өөрийгөө багадаа маш их хүчирхийлэл зовлон амссан. Тэгээд гэмт хэрэг үлдсэн ч одоо засарч хүмүүжсэн. Надад шинэ боломж олгох ёстой гэж уриалсан маягтай тийм зүйлийг ярьсан. Тэгээ энэ бичлэг нь болохоор YouTube-д байршуулагдсан. Гэтэл ороод ирэнгүүт нь л хүмүүс бол шууд шуугаан тарж эхлэн маш их эсэргүүцэж 2 хоногийн дотор хохирогчдын ард иргэдийн уур бухимдлаас олж устгагдсан байгаа. Дараа нь энэ явдал нийтэд ил болоход хүмүүс энэ бол психопат хүн нийгэмд буцаад гарахын тулд жүжиг тавьж байгаа яриа байна гэж маш их шүүмжилсэн. Гэхдээ аз болоход 2019 онд шүүхээс Даниэл өсвөр насны хүн биш, насанд хүрэгчтэй адил нөхцлөөр хорих ялаа эдлэх ёстой гэсэн эцсийн шийдвэр нь гарсан. Ингээд түүний ял нь бол дор хаяж 52 жилийн хорих ял хിവэрэ үлдсэн байгаа. За тэгээ TED-ийн илтгэл дээр болохоор Даниэл энэ дэлхий дээр муу хүн гэж байхгүй зөвхөн сэтгэлийн шарахтай хүмүүс л байдаг гэж хэлсэн. Тэгээ энэ үг бол мэдээж маш олон хүмүүсийн дургуутслыг төрүүлсэн 2-2 гэмгүй хүний амь насыг хөнөөсөн хүн муу хүн байхгүй гэж хэлж байгаа нь бол үнэхээр
хинч сонссон дургу өрмөрөөсөн хүн алсан хүнийг муу хүн гэж хэлэхгүй бол ямар хүнийг муу хүн гэж хэлэх вэ гэд хүмүүс бол ууралж байгаа. Сэтгэлийн шарх авсан хүмүүс бол зөндөө байгаа. Тэглээгээд тэр хүмүүс алуурчин болоод зөвтгөгднө гэсэн үг бол ерөөсөө биш учраас мэдээж хүн болгон маш их ууралсан. Харин Азар 52 жилийн ялна хэрэгжээд тэгээ ер нь бол насан туршдаа Даниэл шоронд байх боломжтой болж чадсан байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай аим сайкопат хүний талаар хэрэг байлаа. Тэгээд Азар энэ хүн бол нийгэмдэр гарч ирэхгүй болсон гэдэг нь бол маш азтай ийм аим сэтгэл мэдрэлийн ийм гаж хүсэлтэй сайкопат хүн бол нийгэмдэр амьдрах нь бол бүр үнэхээр зохисгүй цаашлаад ямар ч хэрэг тарьж ямар ч хүнд хохирожруулах вэ гэдгийг бол хинч таашгүй. За тэгээ энэ хэрэг дээр та бүхэн өөрсдөө төрж байгаа сэтгэл болон сэрэмжлүүлэх зүйлсүүдээ комент хэсэгт бичээд би бинтийгээ хуваалцаарай. Тэгээ сувг дээрээ мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.